байна. Ажил дээр байгаа мó? 저는 나왔던 하시는 яасан зөөцгүй. Би сайн хичээлээ хийж байгаад хүүхэд хүмүүжлийн талаар хичээл хийж байгаад ер нь 3 нагц ихчийнхаа хүчинд айгүй сайн хүмүүс болж өссөн шүү гэдэг нэг ховж ярихаасаа илүүтэйгээр хайртай гэж хэлж байгаагүй юм байна гэж доод хайртай гэж хэлэх гэж залгаж байна. Ерөөсөө тэгэж хэлж байгаагүй шүү дээ. Одоо ер нь эртхэн дээр нэгтнээс хилээд дасаад явж ийн ч одоо энэ хүмүүсийн хүчинд өдий зэрэгтэй явж ийж. хайртай гэж үнтэй шүү дээ минь. Дүүн ардаас нь мөнгө шилжүүлнэ. За баярлалаа. Чам ч гэсэн дүүтэй хайртай шүү. Хайртай шүү ажаа. Дүүтэй хайртай шүү. За юу хийж намаа? Юу вэ? Чи сайн уу? Би давгээ сургууль дээрээ л байна. За. Яахгүй яагаа. Би хаач гайгүй юу? Гайгүй. Хичээлдээ яваа л гэж. За. Нагц ихчнэрийнхаа хүчинд өдий зэрэгтэй хүн болж явсан гэдгийг бодоод нэг хайртай гэд нэг хэлчтэй билүү гэж залглаа. Дандаа л хов базаал юм бол нагц ихч нартайгаа ингэж тэгж болохгүй байх, бүтэхгүй байх, болж ийн бүтчин гэл хамаг юмаа ярьдаг ч гэсэндээ бас хайртай гэж юусоо хэлдэггүй юм биш үү? Чанаас. Ингээл нүднээс бас гарах гад л нагцууд маань л өдий зэрэгтэй ойлгож сайн ярилцдаг байсны хүчинд ямар ч сэтгэлийн дарамтгүй амьдарч байна гэдгийг амар сайн ойлголоо шүү би сая. Хэдэмээ нагцуудынхаа хүчинд сайн явж ин даа л гэж бодоод нагцуудаараа бахархаа сууж. Яг хүүхдийг ойлгож ийж л хүүхдийг хүмүүжилд нөлөөлд юм байна гэдгийг айгүй сайн бидний амьдралд ойлгуулжээ. За би дараагийнхаа цагийн хичээлдээ орлоо. Тэгээд эргээд яриа ямаа. За. Баярлалаа минь нөхөө баярлалаа. Манай дандаа баярлуулж идэх шүү ч. За. За юу хийж байна? За. Дандаа л ховж ярихаас илүү хайртай шүү гэж хэлж байгааг болохоор нэг хайртай шүүгээ хэлчихсэн билүү гэж залглаа. Одоо бидний чи багаас хойш дандаа л өмсөж зөөхөөс илүүтэйгээр хүүхдтэй ярилцах, хүүхдийг ойлгох нь чухал гэдэг арга барилаар их хүмүүжүүлжээ гэж саяхан гинэт бодоод. Гүшгэл харилдаг чамаагаа. Харин тийш дээ гэж одоо бүгднгийнх нь хүүхдчгэл явдсан шүү дээ. Одоо хоолоо болохоор чинь хэлж чадахгүй. Яаж чадахгүй те. За одоо юунд нь ойлгох вэ? Битээ үйл миний ихч. За тэгээ яри. За, сайн уу минь хөө? Сайн юу хийж байна? Юу хийж нэг ажил дээр. Яг залхахснаа хичээлтэй авах гээл. Гэхдээ сая хүүхэд хүмүүжлийн талаар хичээл сонсож байгаад ер нь одоо 3 нагц магцаагаа хүчинд нилээн өдий зэрэгтэй сайн явж байгаа гэж бодоод ер нь нэг одоо хоолч байна. Одоо тэгээ та нар ч гэсэн нас чи явж гин гэж бодоод эртнээс бас нэгэндээ хайраа зарлаж дасъя гэж бодоод нөгөө 3 руу залгаж хайр зарлалаа би. За ашгүйтэй авааштай минь хөө. Баярлалаа гэж байгаа. 25 гаргаад ээжтэй ч гэсэн одоо хайртайгаа одоо эртнээс хилээд дасчий гэж бодоод л байж гин. Өөрөөр юм л бидрийг одоо өдий зэрэгтэй том баггүй л өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн. Одоо тэгээд хилж сураагүй гээл яваад байлтай биш. Одоо тэгээд бүгдээрээ нас өндөр гарах нь өндөр гараа явж гин. Зарим нь одоо ингээ ихнээсээ 25 6 хүрчлээ. Одоо тэгээд хэдий болтлоо одоо хилж сураагүй гээ яваад ахвтэй гэж бодоод.